Зэрдийн настай энэ нүүрс нь энд бол ураны өндөр агуулгатай байдаг. Эрдэнэт тогтоосон байдаг. Хөргөн нүүрсийг ингээ шатаагаад тэгээд одоо статус гарсан нүүрсний одоо тэр юунууд шүү дээ. Үнсний хэмжээнд бол ер нь агуулга нь бас ураны агуулга өндөр юм байна. Хэвийн хэмжээнээс ер нь бол 4-5 дахин их юм байна гэдгийг л тогтоосон байхгүй юу. Тэгээд тэрнтэйгээ холбогдуулаад ер нь гүний усны одоо ураны агуулга чинь бас нөгөө гадаад эрдэнэт зөндөө судаад гаргаж ирсэн. Энэнийг одоо их үүсвэр нь хаанасаа байж болох вэ гэхээр ер нь бол энэ нүүрсний шатлалаас үүссэн энэ үнстэй холбоотой юм байна. Энэ маань ингээ хөвсөн дээрээ буугаад доошоогоо ингээд ус руугаа нэвчдэг байгаа гэсэн тийм юутай л байна. Тэгээд яг өнөөдрийн байдлаар ингээд аваад үзэхэд одоо нийслэлийн хэмжээнд яг өнөөдрийн 17 оны байдлаар ихэд бол одоо 8 орчим бодогтой болж.